Ba. Юу зүйл? Ба. Мистик мэр. Хараад намайг Дүүрэмагийн Тэмүүжин гэдэг. Би 17 дугаар сургуулийн 8 ангид сурдаг. Тэгээд хөл бөмбөгөнд маш их дуртай. Хөл бөмбөг тоглоод 3 жил болж байна. Ингээд хөл бөмбөг гэх юм агуу спорт байгаа. Тэгээд яагаад эмэгтэй хүн бийж ийм спорт сонирхдаг вэ гэхлээр аливаа ямиг ингээд наанаас нь хараад шууд ингээд шантартай биш. Одоо тийм ер нь бол ингээд зориглож үзэх нь илүү чухал юм шиг санагддаг. Энэ бөмбөгийг ингэж өшөглөх, ингэж хуурах, ингэж зохино. Техник, одоо арга барил бүхий л юмыг сурсан. Тэгэл ер нь чадахгүй юм их байхад дордоо догш зааж өгсөн. 98 онд Монгол хэлхээлийн төвийг төгсөөд өөрөнгө хар хорин сумд очиж сүм байгуулж эхэлсэн байгаа. Тэнд би 5 жил болоод тэнд өөрөнгө хар хорин, сансар, хужирт, хотонд тэгээ тэр газруудад сүмийг эхлүүлж ирсэн байгаа. Тэгээд яг энэ үүсэлт дуусгаад би Улаанбаатар хот дээрх үед залбирч байсан би. За би юу хийх вэ? Ахиад сүм байгуулах уу? Эсвэл сүм эхлүүлэх үү? Ямар зүйлийг хийх вэ гэд асуусан. Харин дээд эзэн чи хүүхдийг хараа, хүүхд рүү анхаараа гэсэн дуудлага үгийг хэлсэн байгаа. Эзэн дотор ямар зүйлийг бүтээсэн ч агуу зүйл хийсэн ч байсан, өгөөч байсан гэсэн эзэн дотор яваад эзэн дотор сураад байна гэдэг маань. Эзэн дотор байна гэдэг маань бас олон зүйлийг өөрчилдөг. Бас миний амьдралыг, миний бүхэл зөвлөлийг өөрчилсөн эзэн дотор шинэ болгосныг харж байгаа. Манай шингээд хүнтэй яаж харьцах тэр амьдралын талаарх бүх зүйлийг одоо манай биднэрт одоо яг ингээд аав ээж шиг ах дүүнэр шиг маань ингээд зөвлөдөг. Энэ нь их одоо манай багшийн маань илүү их ингээд давуу тал болж өгч чаддаг. 3 инч 3 руугаад 4 руугаад инч 5 руугаа өргөн инч. Намайг 10 настай байхад манай аав нас орсон. Тэгээд юу хэр зэрэг ер нь хүүхдэд аав хэрэгтэй, хүүхдэд ямар нэгэн зөвлөж хэрэгтэй гэдгийг маш сайн мэддэг байсан. Би ер нь анх тэгэл бараг тоглож эхэлж байхдаа хүмүүс рүү ууралж тигийн тэгэл ер нь өөрийнхоороо байхыг хүсдэг гэсэн. Тэгээд бүр тоглоод ирэхээр багийнхантайгаа хамтарч нийтж болсон дөө. Тэгэхээр ер нь хүүхдүүдийг спорт хүн хамгийн гол нь спорт илүүгээр одоо энэ бидний хийж байгаа кемп маань бас хажуугаар зан чанарын хичээлүүд явагдаж байгаа. Миний өдөө хүртэл эзэн дээр үйлчлээд эрүүл мэнд амар тайван яваад бас гэр бүлтэй 3 хүүтэй мөн их нэртэйг хамт ингээм амьдарч байгаа да. Эзэн талархаж байна. Энэ бол бас миний амьдралд эзний өгсөн ивэл бас ерөөл юм аа гэж бас бодож байна. Rise! Rise! За, rise гэдэг юу гэсэн үг вэ? Будаа. Бүгдээ сэрцгээе, босцоо гэсэн үг байгаа ч тийм үү дээ. Тэгээ багштай бол үнэхээр их баярлаа. Хайртай шүү. Энэ их зүйлийг өмнө нь бол ингээд өмнөх 3 жилд бол олж хардгүй ээжээ. Тэгээд одоо хэдийгээр одоо яг тийм нэр хүнд гарсан танийхаа шавьнд болоогүй ч гэсэн одоо зөвхөн би энэ багшаараа ингээд бахархаад явнаа. Танийхаа шав гэж бахархаж явж байгаа. Үнэхээр их баяртай байна. За таньда маш их хайртай. Тэгээд хүүхдүүд Монголынхаа өсвөрийн хөл бөмбөгчдөд илүү их юм заагаарай. Миний амьдрал дээр нь олон цаг үед хэрвээ би бурхангүй байсан бол би хинч биш юм байна гэдгийг л ойлгосон ерөөсөө. Хэрвээ би бурхан мдээгүй байсан бол таниаг байсан бол би ер нь энд байхгүй, өнөөдөр энд суухгүй. Бас хүүхдүүд ч гэсэн ер нь би багасч жоохон юм Америк хичээсэн гэдэг юм уу хувийн утасны маягийн тийм байдалтай байсан. Харин өнөөдөр нь эзэн намайг яг ингээд
хүүхдүүд л харсан, хүмүүс л хандсан. Ингээд өмнө би гэдгээс бол өнөөдөр бид гэсэн тэр өнцгөөс хардаг болсон гэдэг маань. Бурхан намайг өөрчилсөн гэдгийг харж байгаа. Сайхан айлгуу шиг